инээхэд мөнгө төлөхгүй. Тийм инээхэд мөнгө төлдөггүй. Тэгээд өөрөөс ч юу ч унахгүй. Харин ч эсэргээрээ өөрөө чинь гоё айлгана. Худлаа инээхээр инээгээд идэв штэ. Ойр тойрныг чинь ч гэсэн гоё айлгана. Тэгээд хүмүүс ч ам дуртай болно. Самбано Нава Галаа гэдэг би хувцас загвар зохион бүтээгч. Тэгээд Instagram дээр өөрийнхөө хувцсны талаар, өөрийнхөө өмсдөг дуртай хувцс, хийдэг хувцсны талаар контент бүтээж байгаа. Би өөрийгөө нэг тийм сонирхолтой хүн гэж биш байх гэж боддог байхгүй. Ер нь бол гэхдээ ерөнхийдөө бол би хувцас байнг боддог. Яаж өмсгөө, яаж хийх үү, яавал илүү гоё байх уу гэсэн байдлаар. Тэгэхээр ерөнхийдөө бол намайг илэрхийлэх 3 зүйл гэвэл хувцас, аниме, тэгээд ном. Миний бодлоор би ингээ багтаа амар гоё, happy, тэгээд жаргалтай хүүхд насыг өнгөрөөсөн болов уу гэж боддог байхгүй. Тэгээ хэцүү үе байсан нь гэх юм бол би Японд оюутан болж очоод нэг анх удаа би дааж амьдраад мөнгө олоод ганцаардаад тэгээ гэр бүлээсээ холдоод гэдэг үе байсан болов гэж боддог. Одоо ингээд бодох нэ. Тэгэд яаж одоо тэгэл ковидын үеийн оюутан байсан. Тэгээд ерөөсөө гэрээсээ гарахгүй ганцаарх нөө хэдэн сараар суудаг мэд. Тэ яаж одоо тэрнээсээ гарсан бэ гэж бодох юм бол ер нь орчноос олсон шинэ байр дуураслаа гарсан ч юм уу цагийн ажлаас олж исэн найзандээсээ олж исэн. Тэ гэтээ ерөөдөө бол өөрийнхөө хүрээлж байгаа жижиг сайжиг юмнууд эхнээс нь солиод өглөө одоо босоод орондоо хөвтдөг байсан нэг жоохон шууд босоод ядаж 0 орохтой айних болгодог ч юм уу. Тэгэхгүй бол одоо зүгээр орондоо хөвтөлээ нөгөө одоо сэтгэл санааны хувьд муу байгаа болохоор тэгэл хөвтөлээ хэдий цэний хувцад хэдэж одоо хөвтөдэж болохоор ядаж жоох хэмжээгээр ч ихсэн хөдөлгөөнд үүсгээд тэгээ тэр нь одоо сайжрах тусам хамгийн эцсийн том хийжсэн шийдвэр нь олонгот найзандаасаа садлаад тустай байр түрээслээд тэгээд яаж исэн нэлээ ажлаа солиод тэгээ явж исэн ба. Тэгэхээр ер нь өөрчлөлт амар чухал юм болов гэж боддог. Би бол тухайд өөрийгөө одоо ингэ бодох нэ тий. Тухайд би өөрийгөө их жоохон гэж ер нь бол зоригтой байсан болов гэж боддог. Би одоо тэрнийга дахиж хийж чадах уу гэдэг нь бас надад одоо би сайн мэдгүй байгаа байхгүй. Одоо тэр зүйл одоо тиймэрхүү төрлийн сэтгэл зүйн одоо хэцүүдэл одоо ганцаардал гэдэг ч юм уу одоо тулгарх юм бол би тэрнийг одоо хийж чадах уу гэж бодож байгаа болохоор тухайд би бас хөөрхөн зориг гаргаад шийдвэр хийжээ гэдэг үднээс өөрөөрөө бол барахж байгаа тухай. Яг их олон хүмүүсүүдийн хувьд бол тийм амар сүртэй зүйл биш л хаалта. Би ковидд одоо хийдэн сар гэдэг одоо тэр нь одоо надад хэцүү байсан гэдэг ч юм уу тий. Тэрнээс илүү ингээд зовлон тулгарч байгаа одоо амьдралтай хүмүүсүүд байгаа ч гэсэн тэрний харьцуулахад биш ч гэсэн тэр бол тухайд миний туулж байсан аз жаргалтай хүүхэд насны үр дүнгээс амар хэцүү зүйл байсан болов уу гэж би боддог. Тэгэхээр бид нарыг зүгээр хийх дуртай юмаа хийж болно гэсэн хандлагаар бол ханддаг. Багасаа нэг жингэж болохгүй, заавал ийм одоо сурлагатай байх ёстой, заавал ингэх ёстой гэсэн юм бол байгаагүй. Арай жоохон чөлөөтэй байсан болов гэж боддог бай. Одоо зүгээр мэдээж одоо хараа хяналттай жоохон стрикт одоо 8-аас хойш оройтож болохгүй нэтэр гэсэн юм байсан л та. Гэхдээ ерхий би хин бэ гэдгийг маань хүлээн зөвшөөрөөд энийг чи хоёулаа хамтдаа яаж дэмжээ гоё болох уу гэсэн тийм орчин төссөн гэх юм уу. Яг хувцалж байхдаа би энгийн харагдахыг хүсэхгүй байна гэдэг одоо номер 1 одоо зарчим бариад тэгэд яаж энгийн бус байх уу? Яг өөр гаж одоо сонин содон галзуу эднэр бүгдээр ингээд жоохон өөрөөс өөр гэсэн утгатай байгаа шүү дээ. Эдгээр нь буцаагаад миний баймаар байгаа зүйл гэх юм уу. Яг л би өөр энгийн баймааргүй байна. Гэдэг л санаа барьж хувцалдаг болохоос биш нэг одоо хувцалтаараа хүнд илэрхийлэх гэсэн юм бол байхгүй. Гэхдээ илэрхийлье гэж бодох юм бол тэрнийг зөв хүмүүсүүд бас адилхан зүгээр л одоо би хүснээрээ хувцалж байгаа тий хүмүүсүүд бас өөрсдөө хүснээрээ хувцлаасаа гэсэн л байж магадгүй. Би ингээд стилист гэдэг байхгүй юу бас. Тэгэхэд стилистийн хамгийн том зүйл надад бол зүгээр оролдоод үз. Тэ баян цагаан подолк өмсөө явж байгаа бол нэг улаан подолк оролдоод үз. Тийм жоохон бүр амар ингээд одоо подолк шорт өмсдөг байж байгаад
гос өмсгсөн байдлаар биш жоохон хэмжээгээр солилт хийж үзээ чи тэр нь таалагдж гэнэ үгүй гэдгээ оролдож үзээд тэгэд миний одоо стилист хийхэд хамгийн их сонсдог зүйл болонгод надад зохихгүй бол яах юм бэ? Хүмүүс юу гэж хамгийн хэцүү сонсогдсон хүмүүс юу гэж бодох юм бэ? Хүмүүс юу гэж бодох юм бэ? Хамаагүй шүү. Үгүй л хүмүүсөө чамаа ямар нэгэн байдлаар тэнэг мангаар баахан муугаар бодож л байгаа. Гэхдээ бас зөндөөс эрэг талаар нь бодож байгаа. Тэгэхээр аль нь бодож байгаа үгийн чи яаж жумсан ямар ч хамаагүй аль одоо нэг өдөр цагаан хувцастаа гарч ирээ нэг өдөр нь одоо сургуулийн паравтаа яаж ч хувцаасан үг л чамайг сайн муугаар нь бодож байгаас хойш зүгээр дуртай хувцас өмсөд өөртөө гоё ихтэлтэй байгаад өөрийнхоороо гоё байх нь илүү хаз жаргалтай байх юм болов. Надад бол амар гоё гэдэг. Нэг олон хүний яг personal stylist бол нэг олон удаа хийж байгаагүй. Зүгээр нэг рекламны стилист бол хийж байсан. Personal stylist-ийн ингээд амжилттай мөчүүд бол тэр бол үнэхээр гоё. Маань Америк найз одоо Японд төгсөөд одоо маань найзаас аахгүй. Тэг зүгээр л юм яг Америк хүн гэвэл ямар хувцас хүн байх вэ гэсэн яг тийм төсөөлтөд нэг юм шар толгойтой нэг залуу байсан аахгүй. Тэгээ битээ хоёр ингээд өөрийнх нь хувцастай янзлаад ер нь юу сонсдог нэ тэрэг ерөнхийдөө бол процессыг явагтаад тэгээд тэр хувцалтаас нэг шатл ахиулж хувцалсан тухайн үедээ. Тэр нь бол амар том зүйл ахгүй. Тэгээ би ингээл чи зүгээр надад итгээд өмсөд үз тэгээд таалах тэгсээ хоёлоо дараа шийдэг гэж ярьдаг бас. Аахгүй зүгээр толинд ядаж өмсөж үзээ толинд тарцгаач. Тэнийг би худалдаж амаа гээгүй те. Тэгээд одоо олонгууд хумсаа боддог ус ягаа устэй бүр үнэхээр стилний тийм залуу болсон байгаа. Тэрэн зүгээр ингээд би ингээ оролдоод үсэх юмсан гэдэг ингээд өөрийнхөө одоо comfort zone гэд тухтай ингээд орчноосоо жоохон хийхийг хүсэж байгаа зүйлээ нэг алхам тавьж үзэнгүүт тэр нь ингээд магадгүй ингээд солонгороод цэцэг шиг дэлбэлээ тэгээ одоо гоё болчих магадгүй. Намайг ч гэсэн ингээд сонин сонин хувцсамсаа гарангуут хүмүүс юу ч бодох юм ичдэг юм уу гэл дэгдэг байхгүй бас л I don't care тэр санаа тавиад байвал би яаж гоё байх юм. Тэрнтэй адилхан зүгээр ингээд жоохон санаа битгий тавиа. Жижиг зүйлээр өөрийнхөө одоо өдөр тутмынхаа амьдрал одоо зүгээр жижиг зүйлээс эхлээд өөрчлөлт хийгээд эхэлсэн дээр хүмүүсүүд ингээ амар хэцүү байна энэ тэр гэнгүүт тэгэл ажлаасаа гарчлаа. Тэгэл яг хуу тэгвэл тийм токсик байгаа юм бол тэр найз залуугаас салчилтаа гэл айгүй амархан нөгөө том солиушныг нь шууд хийчих гэдэг байдлаар надад ярьж байгаа юм шиг санагдах байхгүй. Тэгэлгүй тэгвэл нэг аяг ус уучих гэдэг тийм жижигэн зүйлээс эхлээд явсан нь илүү амархан. Тэгээд одоо мэдээж би маргааш гараад марафонд гүйж чадахгүй. Яг л би гүйдэггүй болохоор. Гэхдээ тэр марафон гүйхийн төлөө би жижиг одоо өнөөдөр 1 км алхахдаг ч юм уу тэрэн тэгээд яаж мэдгүй л гэхдээ жижиг процессор тэр марафон гүйх хүртэлний төвшөнгөө өөрийнхөө бэлдэж байгаатай адилхан сэтгэл одоо тэр одоо сэтгэл готролч юм уу тэрнээсээ гарахын тулд жижиг алхам тавьж агаад хамгийн сүүлд нь гэх юм болов зүгээр хувийнхаа experiences одоо туршлагаас авч үзэх юм болвол гэж бодож байгаа. Тэгээд үргэлж чамааг хайрлаж байгаа хүмүүсүүд байгаа гэдгийг мартаж болохгүй юм шиг санагддаг. Яа ингээд сэтгэл готролт байгангууд одоо хүн болгон чамааг үзээ одоо би хороод ганцаараа байгаа юм шиг санагддаг байж магадгүй л ихтэй өөрийг чинь хайрлаж байгаа хүн байгаа гэдгийг л найз байна уу гэр бүл байна уу мартаж болохгүй. Тэгээс цаг хугацаа амар чухал ах. Шууд мараа сайжрна гэсэн үг бодол биш аа л та тий. Хүүхдүүд ингээ харж ангууд чи юу юу хиймээр байна? Яагаад ийм манай ангийг сонгосон инээ тэргээ ингээ яриа үсгээ ярьж ангууд мэдгүй. Чи юу хийх дуртай ангингууд мэдгүй гэдэг тиймэрхүү нэг вег мэдгүй хариултууд өгөөд байдгаас аахгүй. Тэгээ ерөнхийдөө бол олон юм туршиж үз. Бүр боломж нь бүр амар гоё төгс ертөнцид амьдарч үзэж гин гэж бодъё л та. Тэгэх юм бол одоо нэгтлэн гэдэг ч юм уу одоо ямар мэрэгчлээ би үнэхээр өөр мэрэгжил мэдэхгүй юм шиг. Ер нь тэр ажлын ингээд судалгааг нь бүгдийг гоё хийж үзээд ажлын internship ч юм уу тиймэрхүү юмд нь оролдож бүгднийг биш л тэгтээ энэ хоёрын аль нь байж болох уу гингүү тэрийг очиж үздэг ч юм уу зүгээр ямар сонголтууд байгааг нь харж үзсэн дээр тэгэхгүй бол одоо яг 10 жилийн хүүхдэд 10 жилээ төгсөж байгаа хүүхдүүдийг ингээд сонсонгууд загвар зохион бүтээгч гэж аахгүй юу? Би тайшиг загвар зохион бүтээгч болмоор.
Би загварын технологичоор сурсан. Загварын мэргэжилт 20 гаруй мэргэжил байгаа. Тэг жоохон судалгаа хийгээд ингээд яг чамд аль нь зохицож байна одоо миний personality ч юм уу тэр нь болж гэнэ гэдгийг мэдээд жоохон туршлага хийгээд цаг аваа бодоод сургуулаа төгсчөнгүүтээ шууд яшээ өгөөд яшд нь таарсан сургуульд нь за мөсөө энэ ангид нь орсон юм чинь за одоо орчоо даа гэ 4 жилээ төгсчөөд гарч ирснэ шал хэрэггүй юм сурчичтэй гэж бодож үзчихсэн. I don't know. Төгс ертөнцөөд бол жоохон gap year аваад бодож үзээд эсвэл эртнээс жоохон өөрөөр юу байдгийг бодож үзээд тэгээд мэргэжлийн бас сул талыг нь бас амар хүлээн зөвшөөрөөд манай мэргэжил дунддаггүй гэдэг юм болов. Би бол багтаа Америкт байдаг байсан. Тэгээд дараа нь оюутан болоод Японд очиж байсан. Нийт 8 жил гадаадд байсан аахгүй юу. Яг хүүхдээ байхдаа бол тэрний гадаад эх орны нийт хэрэг гэсэн тиймэрхүү юм бол байгаагүй зүгээр л тоглолтог байсан юм чинь. Японд байхад бол хамгийн хэцүү санагддаг байсан зүйл бол цаг би ингээд виз дуусчин би одоо ингээд хүний нутагт байгаа. Би юу ч буруу хийж болохгүй. Би ингээд одоо гиснэг тийм айц байгаад байсан аахгүй. Тэгээ эсвэл ингээд за түрээсээ төлж чадахгүй болоод яана гэлээ одоо гэдэг ч юм уу. Байнга айцтай. Одоо л түрээсээ төлж чадахгүй бололцоо одоо яах вэ? I don't know. Бүр болохгүй л аавч хагартаж хийчихэ гэдэгсэн. Эсвэл энэ миний нутаг болохоо би ингээд би мэдж байгаа надад тийм одоо зээлсэн цаг гэдэг чинь хүний газар байгаа гэсэн тийм бодол байхгүй. Тэр бол үнэхээр ингээд luxury ингээд дэд зэрэглэлийн мэдрэмж юм шиг санагдав. Тэрнээс гадна гэр бүл бас маш чухал. Манай гэр бүл бүгдээрээ Монголд байгаа. Тэгээд энийхэд мөнгө төлөхгүй. Тийм энийхэд мөнгө төлдөггүй. Тэгээд өөрөөс ч юу ч унахгүй. Харин ч эсэргээрээ өөрөө чинь гоё айлгана. Худлаа энийхээр энийгээд өгдөө штэ. Ойр тойрных чинь ч гэсэн гоё айлгана. Тэгээ хүмүүс ч ам дуртай болно. Гэх юм болоо тий. Зүгээр худлаа ч гэсэн энийх шалтгаан байхгүй байсан чи энийгээ явж иж бодлоо штэ. That's my story. Гатлаа байлаа. Баярлалаа.